Биччлээ. Тэгвэл за сайн бацаа. Чичэн тэгвэл за. Чичтэй. Дүрсээ бацаа. Сайн бацаа. За сайн бацаа. За энэ бичлэгээрээ гэлээ дээр Берлиний кофе шоп харуулъя гэж бодлоо. Тэгээд энэ кофе шопод нэрээр амьдардаг дүүрэг одоо Берлин шоколад бүрэг гэдэг газарт байдаг кофе шопуудыг дагаар танилцуулъя гэж бодлоо. Тэгээд энэ дүүрэгт туристууд ирдэг. Тэгээд та нар гаднаас ирж ивэл энэ дүүрэгт энэ кофе шопод байдаг гэдгийг мэдэж авах зүгээр ах гэж бодож байна. За эхнийх нь coffee shop I never ending love story гэдэг coffee shop байсан. Тэгээд ер нь энэ coffee shop өглөө нэг цай тэгээд өдрийн ланчийг идэж болно. Тэгээд бид хоёрын авсан зүйл бол за гэрлээ смузи авч байсан. Тэгээд би болохоор жинжа цай авч явсан. Тэгээд бас хоёлаа нэг талах peanut butter талах авч ирсэн. Тэгээд ер нь үнэн нь бол тэгээд дунд зэрэг юм тий. Одоо хоёр цайных нэг нь яг цай бол 4 ир тэгээд смузийн 6 ир тэгээд талах нь болохоор 4 ир тийм нийлээд нэг 100 ир Берлиний кофе шопын тэгтэр тийм бүх оронд байдаг. Тэгээд өмнө ч гэсэн нэг дунд зэрэг юмдээ шүү дээ. Тэрнээс юм хямдхан кафе гэж байдаггүй. Тэр байдаг бол тэр нь одоо эмээ өвнөр ордог нэг хямдхан кафены газар гэдэг шүү дээ. Тийм газар хямдхан болохоос ер нь одоо Starbucks шиг ингийн турист болоод ордог хэсгэр кафе шоп юм уу? Дунд зэрэг юмдээ кафе шоп гэдэг. Тэгээд ер нь чи гэж чинь ихний кофе шопын стайл юм гэсэн. Их энгийн өртөлөө тэгээд бас жоохон модернс тий. Идэх юм. Ер нь тэр кофе шопд одоо ихний орсон кофе шоп ер нь залуучууд ордог юм билээ. Ер нь залуучууд ордог. Тэгээд бас залуу ээж аваар ордог. Тэгээд хүүхдүүдтэйгээ идэх ухамд нь ч гэсэн жоохон эрүүл, жоохон орчин үеийн маягаар эрүүл бүхнийг иддэг. Тэгээд одоо ер нь уух юм смузи, кофе, тэхэмгийн салат, сэндвич гэдэг. Тэгээд ланч гэвэл ямар юм бэ ланч? За өдөртөө талах тийм одоо нэг орчин үеийн breakfast гэж хэлж байна. Зам бол тэр кофе шоп гадаа сууж болно. Яг төвдөө байдаг болохоор суугаад ингээд чилэш гээд нар тусаад гоё. Одоо Берлиний vibe авч үздэг гэхэд тийм кофе шоп байгаа. Трошки яваа. Понимаю. Энэ цайны газрыг зүгээр харуулчих хоёул зүгээр дараад нь тав. Окей. Гэнтэх. За. Амжилттай болчихсон. Тэгсэн хацаа. Hello. Haben Sie Jasminbrühe? Ja. Steht hier vorne. Den Hintergrund voll.
Ich kann riechen, oder? Okay, ich nehme von hier. Jawohl. Insgesamt bei 19 €. За тэгээд хоёр дахь кофе шоп гэвэл нэг нэр нь ч гэсэн одоо эхнийх нь англи нэртэйсэн шүү дээ. Хоёр дахь нэр нь нэг Schwarzes Kaffee гэдэг ер нь герман үгтэй одоо хар кафе гэж хэлж болно. Тэгээд энэ нь бас нэг бас дундад ширхгийн тэ хучин одоо засалтан гэдэг Европ маягаар хучин үеийн маягаар зассан за одоо нэг жоохон vintage гэх үү шинэлэг мөрчлөөс бас хучин гэж оруулж өгсөн тийм байсан кафе шоп. Гэтэ бас хэсэг байгаа юм аа. Тэгээд битэрийн авсан юм гэвэл эхлээд мэдээж хоёулаа цай авсан. Нэг цай, нэг аяг цай. Дундаа нэг том тавхтай десерт ирсэн. Тэгээд ер нь нэг аяг цай 4 тал хоёулаа 4 тал юмтэй. Тэгээд тэр сет нь бол 11 гэр гэдэг юм үнэтэй breakfast байсан. Мэдээж гоё амттай. Гоё эсвэл тэгээд бас энэ онцлог нь гэвэл одоо энэ өглөөний цаг уугаад цайныхаа шаар нь өртгөн байсан. Тэгээд хоёулаа дахиад халуун уус зүгээр биштэйсэн. Бас захиалсан тэгсэн чинь бас өмнө нэмэгтэйг үлээвэл тийм болохоор бас зүгээр гэж бодож байна. Надад хэлэх гэдсэн юм чи үлээ. Тэр бас тэр кофе. Тийм. Нэг 100 энэ Schwarzes Kaffee чинь ер нь амар популяр. 100 ч гэсэн бүр орой бүр битүү одоо ингээд заавал хүлээж иж урдаг. Заавал юу шланг гэдэг очертой байдаг. Тэгээд оройны бас одоо меню картн дээр нь ч гэсэн орой вайн ууж болдог эсвэл юм жижиг талах малах идэж болдог тийм багет идэж одоо Францын талах багет гэдэг тэмдэглэх байдаг шүү дээ. Тийм талах малах идэх тийм жижиг юм снэк багет гэдэг тийм бас байсан байл. Тэрсэн чамд QR код гэж бичсэн байхгүй юу? Ямар ч яг их томшгүй байна. Нэг мөнгө байх чинь нөгөө төрний бичсэн. Тэгээд чи надраа утсан шүү дээ. Тэгсэн чинь цалаа яасан бэ гэсэн чи очичаад ярих гэсэн чинь унтарсан чи би онны QR кодыг хийчих. Кафе бол за Берлиний бас ямар штил нэрийг санахгүй. Кафе амсэл Blick Ausblick кафе. За нэрийг нэгчихсэн битээ марцчих. Гэтэ тэрний онцлог нь бол ер нь орчин нь байсан л да. Тэрэнд бол суугаад 100 бол айгүй гоё харагдана. Суугаад тэндээ нууртай тэгээд том парктай тийм юм зүүнний том парк гэдэг парк байгаа. Тэрний дунд яг байдаг нуурны ачууд байдаг тийм кафений газар. Бас ланчтай. Энэ брауни вэ? Ора тирамису. Nee. Би бүр ойлгоч. Энэ юу вэ?
өдрийн захиалсан зүйлүүд гэвэл 2 латте байсан. Нэг нь blue latte гэдэг, нэг нь matcha latte. Тэгээ хоёулын өмнө нь бас 4 2. Тэгээд яг уу очоод тэгээд зуны нэг сайхан өдрийг өнгөрүүлээ, эсвэл өрхийн нэг сайхан өдрийг одоо ер нь агаарт өнгөрүүлэх гэвэл тэр кофе шопд очиж байна. Саяны кафений газар нь ингээд уртаа нууртай 100 сая гоё. Одоо ингээд энд саяны ресторан байгаа шүү дээ, бид тэр явсан. Тэгээд өдөөс танаа шууд та байгальд дөрөвдөх шоп маань бол Einstein байсан. Einstein ер нь Starbucks-тай адилхан түг юм бол олон ер нь Берлин газар байдаг тийм шоп. Энэ хаана бас кафе уух мэдгүй бол зөв Einstein очоод за хямдхан тэг дундаж зэрэг бас бүр хямдхан биш. Гэтэ саяны битэрийн орсон кофе шопудаас жоохон хямдхан гэж хэлж байна. Тэгээ тэр энэ бол ер нь голцоо кафе гэдэг шоп байгаа. Ер нь ямар ч ланч идэхгүй кейк идэж болно. Тэгээд зүгээр сэндвич идэж болно. Тийм газрууд тэгээд ер нь Einstein гэдэг газраар Google-ээр үзвэл газруудаар гараад одоо бүх турист байдаг газруудаар Einstein гэдэг кафе гараад ирнэ. Нэг хүсчихвэл энэ олон кафе шопууд ороод үзсэн чинь гэртээ юм яаж өөртөө яг ийм ижлэхээр өглөөний цайнд бид тэртээс харуулна гэж үзэж байгаа. Тэгээд бас бид одоо битээр яг кофе шопд ийсэн юм битээр яг гэртээ танаар яаж хийдийг харуулна гэж үзэж байна. Тэгэхээр цааш тавьсан. Одоо цай хандаг. Над юу хайцтай тий хайцтай. За би ер нь одоо өвсөлж болохоор та нарт жоохон юм эрүүл мэндийн талаас нэг хоолойны цай зааж өгье гэж бодлоо. Эндээ юм витамин С ихтэй тэгээд юм хоолой тэрийг тэд нэг 7 хоног 30 жилийн хоолой дайчгүй болчдөг. Тэг хамаг гоё. Айгуу гоё. Болсон та. Сайн байцгаана уу? Энэ бичлэгээр кофе шоп. Тэгсэн. Би хавьяа так чи зөрчилээд надтай юм чи. Сайн байна уу? За тэгэхээр энэ бичлэгээр Берлиний кофе шоп танилцуулъя гэж